гэртээ мандуулах энэ ёслолын ажиллагаа болох гэж байна. За та бүхэн маань харж байна. Сквадрын талбай дээр тугийн өндөрлөгт Монгол улсын төрийн далбааг ёслол төгөлдөр мандуулахаар манай төрийн торгон зэргүүд алхаж явна. Багтам сайхан байна. За өнөө жил морин жил гарч байна. Морин жилийг монголчууд маань бэлэгдэж ажил үйлсэн цог хиймэртэй амьдрал ахуйн цэгц шугамтай аз жаргалаар дүүрэн байх ийм одоо сайхан жил гарна гэж бэлэгшээж байгаа. Тэгээ энэ сайхан гал морин жилд монголчууд маань илгээрийн хамгаалан төрлөөрөө төвшин сайхан байж юу сансан нь сэтгэлжсэн бүтгэн өлзөөтэй ёроолыг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн уран бүтээлчдийн хаан нэрийн өмнөөс үзэгч олон түмэндээ өргөн дэвшүүлье. За жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Монгол улсын төрийн далбааг мөнх тэнгэртэйгээ мандуулдаг ийм уламжлал байдаг. Тухайн жилийн нар хэдэн цагт мандна уу? Яг тухайн цагт нь одоо төрийн далбааг мандуулдаг ийм уламжлал байдаг юм аа. За Монгол түмэн маань ялангуяа Монгол ирчүүд шинийн нэгний нарыг харна гэж бэлэгшээдэг. Өөрсдөө одоо шүтэн сайхан хайрхнуудтай оройд нь гарч нараа өгтөн тосон зоологдог юм уламжил байдаг. За энэ сайхан уламжил ёсны дагуу Монгол төр маань шинийн нэгний нарыг өгтөж төрийн далбаага тугийн өндөрлөгт байрлуулдаг. Төрийн далбаага мөнх тэнгэртэй мандуулдаг. Алтан нартайгаа мэдчлэн зоологдог ийм сайхан уламжил байдаг юм аа. Ингээд хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ургахын улаан нарыг огтон золгох Монгол улсын алтан соёмбот төрийн далбаа мөнх тэнгэртээ мандахад бэлэн болжээ. Зөвлөд хүчний жанжин штаб хөлгөр жишээ үлгээр найрал хөгжим төрийн торгон зэргүүд мөнх тэнгэрт алтан соёмбот төрийн далбаага мандуулах гэж байна. За Сквадрын талбай дээр хүндэт харуул зөвсгөл хүчний жанжин штаб хөлгөр жишээ үлээр найрал хөгжим бэлэн болсон байна. За өнөө жилийн нар 7 цаг 54 минутанд мандна. За тийм учраас манай хүндэт харуулууд торгон зэргүүд команд хүлээж байна. Мандах нартайгаа өгтөж алтан соёмбот төрийн далбаага мөнх тэнгэртээ мандуулнаа. За улиран одож буй элдв эрдэнэ тэмээх модон могой жил монголчуудын маань цон олны маань ахан дүүсийн маань ажил үйлсэн бүтэмжтэй эрүүл саруул сайхан жил байсан гэдэгт итгэл дүүрэн байна. Тэгэрж байгаа морин жилдээ бүгдээрээ төрийнхөө сүлдэндээ тагсан яг л одоо морь шиг хямартай, сүр жавхлантай, цог хямартай байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Жил бүрийн шинийн нэгний мандах нартай зэрэгцээд Монгол улсын төрийн ордны өмнө Сквадрын талбайд байрлах тугийн өндөрлөгт алтан соёмбот төрийн далбааг мандуулдаг юм уламжил байдаг. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз өнөө жилийн одоо төрийн далбааг мөнх тэнгэртээ мандуулах цолыг шууд дамжуулан үзүүлж байна. За төрийн далбаа мандуулсны араас Монгол улсын төрийн 3 өндөрлөг төрийн ордны
хүндэтгэлийн тангимд байрлах 9 хүлд цагаан дуганда мэхийн ясалж хүндэтгэл үзүүлдэг ийм одоо уламжилтай. Энэ уламжилыг бид бас үзэгч та бүхэндээ шууд дамжуулан үзүүлэх болно. За үүний араас төрийн золголт явагдана. Төрийн золголттой үргэлжлүүлээд Монгол төрийн маань төрийн 3 өндөрлөг ахмадуудтайгаа мэдчлэн зологдог. Төрийн ордон дээр өнөө жил 9 одоо хүндтэй ахмадыгаа төлөөлөл болгон урьж төрийн 3 өндөрлөг маань золголт зохион байгуулна. За үүнийг бид бас цагийн үрд мэдээлэл хөтөлбөрөөр та бүхэндээ үзүүлэх болно. За Сүхбаатарын талбайг тойроод ард түмний маань төлөөлөл шиний нэгнийхээ ургахын улаан нарыг төрийн ордныхоо дэрэгдээс бас ажин шинжиж энэ төрийн талбай мандуулах хэвчлэлийг дэрэгдээс нь үзэх гэж байна. Төв дэлхийд тархын суурьсан Монгол ахын дүүс Монгол хэмээхийн одоо өгсөйтөн үндэстэн угсаатны нэрэн дор нэгдсэн бүхий л одоо элэг нэгт Монгол ахын дүүс эх орныхоо өнцөг булан бүрт эх орныхоо харуул болж амьдарч байгаа малчид иргэд бүхий л одоо сайхан ард түмэндээ сар шинэ мэдлэгийг дэвшүүлье. Тэгээ ажил ингэж байгаа. Сүрээр дараг чимээх гал морин жилдээ бүгдээрээ цог хэмэртэй, эрч хүчтэй, аз жаргалтай эрүүл их сайн сайхан байхын эрүүлэг өргөё. Тэгээ морин жил их сайхан жил болно гэж бүхий л хүмүүс хэлж бэлгшээж байгаа. За цаг одоо яг 7 цаг 53 минут болж байна. Ганцхан минутын дараа Монгол улсын төрийн талбай тугийн өндөрлөгт байршихнэ. Монгол улсын төрийн дуулыг шиглэж монголчуудын маань цог хэмэр сэргэн бадрах болно. Шиний нэгний нарыг хэрхэн мандсныг шинжиж тухайн жилийн өнгө тодорхойлогддог. Энэ жил бол тэнгэр их сайхан цэлмэг байна. Цагаагаар сайхан тогтуун байна. Сайхан жил гарах нэ үзэгчтэй. Үлгэрч үлээвэр найрал өгчмөн төрийн дуулыг гიშгэлүүлэхэд бэлэн болсон төрийн торгон зэргүүд төрийн талбайг тугийн өндөрлөгт байрлуулахад мандуулахад бэлэн болсон байна.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мөнхөд мандан бадархалтгай. Монголын мэдээ сувгийн шууд дамжуулах баг Монгол улсын төрийн далбаг мөнх тэнгэрт мандуулах ёслолыг шууд дамжуулан үзүүллээ. Үргэлжлүүлэн өглөө хөтөлбөрийг хүлээн авч үзсэн үү.